Намайг Леонардо да Винчи гэдэг. Би 1452 онд Италийн Винчи тосгонд төрсөн. Хүмүүс намайг зураач гэдгээр мэддэгч би бас эрдэмтэн байсан юм. Би хүний дотоод нууцлаг мэдрэмжийг зурсан. Баяртай ч юм шиг, гунигтай ч юм шиг. Миний хувьд урлаг ба шинжлэх ухаан хоёр нэг зүйл. Сониуч зан бол миний хамгийн том хүч. Хөө минь, сонстоо. Байгаль бол хамгийн агуу багш. Би үргэлж суралцсаар л байна. Яс бүр булчин бүр зориулттай. Би зурхын өмнө эхлээд ойлгох ёстой байлаа. Би шуудыг ажиглаж байхдаа ойлгосон. Хүнч мөн нисэж чадна. Тиймээс би нисэх загвараа зурсан юм. Би шуудыг олон жил ажигласан. Тэдний далавчны хөдөлгөөн агаарыг хэрхэн дарж өндийж гардгийг хүн мөн тэгж нисэж чадна гэдэгт би итгэсэн. Тэгээд зөвхөн хүнийг судалсангүй. Амьтан, ургамал, амьд бүх зүйлийг судалж эхэлсэн. Учир нь бүх амьд зүйл нэг хуулиар бүтсэн байдаг. Энэ бол миний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Би энэ зурагт зөвхөн хүмүүсийг зурсангүй. Хүний айдас, урвалд, итгэлийг харуулсан. Тиймээс энэ зураг өнөөдөр хүртэл амьд мэт харагддаг. Есүс шавнартаа надаас та нарын нэг нь урвна гэж хэлэх. Тэр агшинд хүн бүрийн царай өөр өөрөөр өөрчлөгдсөн. Надаас та нарын нэг нь урвна. Та нарын нэг нь урвна. Намайг Леонардо да Винчи гэдэг. Би зураач, инженер байсан. Сониуч зан бол миний хүч. Төсөөлж чадвал бүтээж чадна. Намайг санахгүй ч миний бүтээлийг санаарай. Хүн төрлөختөн нисэж сурна.